одоо тэр Бангладешд байхад нь 5-6 жил бараг хамт байлаа. Тэр манд одоо нэг хүчтэй өглөхгүй. Тэгвэл одоо бид цагаан сар көрч одоо ноёнд хадаг барина ба. Шинэ хадаг. Тэр хүн бол одоо сууж авахгүй. Бүр зогсоо. Бүр тэр фужия тийм. Тэр фужин бүр тиймгүй. Одоо хүн очоод амар манд асуувал одоо бүр зогсож байна. Суухгүй. Ийм заазгүй. Алша хошууд өөлд хошууны жасаг хошуу чинван дан зана 1905 оны өвөл хол дахины тогтоогч хотод төрөв. Эцэг нь Лаван Бүрэмжил ноён 14 наснда эцгээ дагаж Бээжинд очсны дараа шилдэг сайн сургаан хүмжлийг өртжээ. Тэр Бээжинд суух хугацаанд цагийн байдлыг сонирхон төрөл бүрийн сонин сэтгүүлийг үзэж мэдлэгийн хөвчөөгөө өргөтгөлснээс шин үзэл санаа, шин мэдлэгтэй болж Хөрөнгөтн ангийн арчилсан үзэл санаанд маш түргэн нөлөөлөгдсөн байна. Тэр бас тухайн үеийн нэр нөлөөтэй Жангшулян зэргийн хүмүүстэй ойртож явуулчих болсноос тэдний үйл ажиллагаа, амьдралын суртал зэрэг нь тэрний хожимын хошууны засаг эрхлэхэд дам үйлдэл үзүүлсэн байна. Мянгисэн 132 оны 100 Дан Зана ноён Бээжингээс Алшаада буцхан ирж Вангийн суурныг залгамжилжээ. Гэвч эцэг ноёны бие өнгөрсөн 3 жилийн бэлэвсрэл Банчин эрдэнэ Алшаад морлон ирсэн гэх мэтийн учирт шалтгаалгдан 1937 онд сая сууранд суух ёслолоо хийжээ. Тус жилийн намрын тэрүүн сарын 21-ний өдөр бүх хошууны наадан болох үед Дан Зана ноён Вангийн сууранд гарах ёслолоо өвд шихээр хийсэн байна. Дан Зана засаг чинван суусныхаа дараа засгийн шилдэгжүүлэн ардын амьдралыг дэвшүүлэхийн тулд маш олон өөрчлөлт шинжилт хийж мөн аж ахуйн улс төр цэрэг дайн эдийн засгийн талд аль олон өөрчлөлтийн арга хэмжээ авсны дунд хошуу нутах ард олныхын амьдралд үсэд өөрчлөлт гарч уулын хоцронгүй байдал бол өөрчлөгдсөн байдаг. 1937 оны хавар Дан Зана ноён Алша хошууд өөлдөх хошууны тамгын газрыг Алша хошууд хошууны засгийн ордон болгон өөрчилж байгуулжээ. Эний хамт Дан Зана ноён захиа буулган энэс хойш Ван ноён гэх дуудлагыг зогсоож засаг гэж дуудахыг анхааруулв. Бас тайж харч нарын доторх чадвартай жалуусыг хошууны засгийн ордонд дэвшүүлж хэрэглэв. Эдийн засгийн талаар эдийн засгийн газрыг байгуулж хошуу яамны эдийн засгийг Вангийн ордны эд хөрөнгөтэй үл ялгах хуучин зуршлыг үгүй болгожээ. Гайлын дүрмд өөрчлөлт хийж малчин түмний дараасыг хөнгөрүүлж давсны түрээс нүүрс хужирын уурхайн гайл зэргийг хүчтэй хатгаж эдийн засгийн орлогоо нэмэгдүүлсэн байна. Дээрх мэдийн арга хэмжээ авсан болохоор хошууны аж ахуйн хөгжилд маш их ахиулал болов. Сургаан хүмжил эрхэлсэн нь мөн ч Дан Зана хошуундаа буцсны сүлээр анхаарч хэрэгжүүлсэн нэгэн үйлс болох юм а. Алша хошуунд уулна нэгч сургууль байсангүй. 1936 онд Динgyuan-инд хошууны бүрэн баг сургуулийг байгуулж Монгол хятад 2 хэсэг хуваажээ. Вангийн ордонд бас анх зэргийн охидын баг сургууль гаргаж Дан Занагийн хатан Жинюнчин өөрөө сургуулийн захирал болов. Эний дараа Динgyuan-инд бас Монгол баг сургууль гаргаж тусгайлан малжих орны хүүхдүүдийг элсдэг байв. Сурагчдын сурлагын сүйтгэлийг бүхнийг алгамнаас гаргаж байсан байна. 1949 оны чөлөөлөгдөхөөс өмнөх зангилгийн цаг үед Дан Зана ноён Увхамт намыг дагж ард түмний талд жогсох зөв замыг сонгож Алша хошууд хошууны засгийн ордны нэрээр баруун хойтын хөөрлөн байлдах ангийн Пөндөхой ерөнхий сэлийн болоод 19 дугаар Бинтоны Янгдөж сэлинд тус захидал илгээж Думдад улсын Увхамт намын удирдлагыг халуунаар хүрээлж ардын чөлөөлөгч хэрэг Алша хошуунд орж суухыг ухтаж байгаагаа илтгэв. 1949 оны 9 сарын сүүлчээр Дан Зана хол дахины тогтоогч хотод бослог гаргахаа тунхалж Алша хошууд хошуу нь найрамдлаар цөлөөлөгдөв. Энэс эхлэн Алша хошууд хошууны ард түмэн Гоминдангийн ноёрхолоос туйлбартай ангиж ирж эрэх чөлөөт шинэ амьдралаа эхлүүлжээ. Дан Зана бол ийм нэгэн усан хайрлах үзэлт болоод арчилсан үзэл санаатай монголчуудын доторх дэд давхаргийн хүн болох юм а.
Өнөөдрийн Ашаа хошидчууд маань өн өргөн Ашаа нутгийнхаа өгөөмөр тансаг хүртээлэр энх тавтай баян тансгаа амьдарч зоригоо төшүүлсэн Эрдэнэт онгон уусаасаа хөгжил хурайлан зулайтдаж унсан зургийн цэнхэр говоос өсөл түүж эрх жаргалт амьдралаа сэтгэл багтан дуулж явна. Тэртээ цэнгэрлэх тэнгэр уулны энгэр бэлээс хан тэнгэр Ашааны хормой хүртлээ нүүдэл суудлаа зохион үргэлж дүүлж хэдэн зуун жилийн туршид өөригөө гисэн өвөрмөц содон түүх соёлоо үүдэн бүтээж ирсэн Ашаа хошуудчууд өнөөдөр болоход монголчуудынхаа соёлын далай баян санд өөригөө гисэн нөмөр хандва өргөсөр байгаа юм а. Мянган голыг гэтэлсэн морин турайн гавья, 8 зүгт мандсан эцэг өвдийн гавья, нармай төрийг мандуулсан дэлхий дахнаа гавья, манай өнгөрүүлсэн түүх хүн төрөлхтөн гавья гэж их дашторжийн начхад орж байгаа шүлгэлсэн нэгэн бадгыг энэ дэвшүүлж соёл эрдэнэлсийнхээ энэхүү дугаараа инх өндөрлүүлье. Эрдмийн тэнгэр шигтгэх эрдний од болж эгнэгдээ гихнэрээ эн ихтэй дурсгараа та бүхэн дараагийн дугаардаа сайхан зодгоцгоно. Баяртай. Манай дэлгэцийн дараагийн дугаарт Ашаагийн ислам шүтлэг